мөрд биедлийг хэрэгцээ онцлогын дагуу боломжит хэлбэрээр хүргэнэ гэсэн алсын харааныхаа дагуу ариун бичээс нийгэмлэг сонсголгүй иргэдэд зориулсан хайрын дохио төслийг эхлүүлсэнийг та бүхэн мэднэ. Өнөөдөр та бүхэндээ энэ хүү төслийн үйл явцын мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн 2023 онд бид Матай номын 1-ээс 10 дугаар бүлгийн 55 дэд сэдвийн багийн орчуулга, багийн хяналт, сонсголгүй итгэгч болон итгэгч биш хүмүүсийн хилэлцүүлэг, зөвлөгчийн хяналтаар оруулан амжилттайгаар YouTube байршуулад байна. Бид ариун бичээс нийгэмлэгийн YouTube хуудсанд дээрх Матай 1-ээс 10 дугаар бүлгийн 55 дэд сэдвийг байршуулахаас гадна интернет очинд үзэх боломжгүй хөдөө орон нутгийн сонсголгүй итгэгчдэд зориулан жижиг SD картанд хуулбарлан 2 томоохон цугларалтын үеэр SD картын тараалтыг хийлээ. Эхнийх нь 2023 оны 7 сард болсон найдвар 2 сонсголгүй цуглааны кемпээр 100 орчим цугларсан сонсголгүй итгэгчдэд SD картыг тарааж мөн ерөөн залбирч эзэндээ өргөлөө. Хоёр дахь томоохон цугларалт нь 2023 оны 10 дугаар сарын 15-нд болсон найдвар 2 чуулганы 25 жилийн ой арга хэмжээний үеэр 21 аймгийн 300 гаруй сонсголгүй итгэгчдэд зориулан баярын бэлэг болгон мөн тараалаа. Хайрын дохио төслийн товч мэдээллийг танд хүргэлээ. Таныг санхүүгээр олон залбирлаар хайрын дохио төслийн үргэлжлүүлэн дэмжихийг уриалж байна.